Өнмөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг аль бие ёсоор эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог бэхжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хэрэгжилтийг хангах, дунд хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцүүлэх зорилготой замын зураг боловсруулах ажлын эхлэл болж байна. Замын зургийг олон улсын байгаль хамгаалах холбоо болон тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комиссийн гишүүн, олон улсын судалгааны байгууллага, Монголын эрдэмтэн судлаач мэргэжилтнүүд хамтран боловсруулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тусгай хамгаалтын бодлогын замын зураглалыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Тэгэхээр Монгол улсад тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30% хүргэнэ гэсэн алсын хараа 25 урт хугацааны том бодлогын баримт бичсэн мөн засгийн газрын мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийн дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан байдаг. Тэгэхээр өнөөдөр яг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл явж байгаа. Энэ хууль маань 1994 онд батлагдсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль бас 97 онд батлагдсан. Түүнээс хойш бол 17 удаа зөвхөн бусад хуулийг дагаж нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Яг тухайлан одоо энэ хууль маань 20 жил гаруй ерөөсөө шинжилсэн найруулга нэмэлт өөрчлөлт хүрээгүй юм хууль. Тэгэхээр бид нар яг цаашид энэ хуулийн шинжилсэн найруулгын төслийг хахад олон улсын одоо конвенц гэрээ хэлцээрт нийцүүлэх, за тэр тусмаа одоо ангилал, дэглэм, горим, хамгааллын арга хэмжээг олон улсын стандартын шаардлага хангасан ийм чиглэл рүү оруулахад зайлшгүй хэрэгцээтэй байгаа учраас тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураглалыг бид нар цаашид яг одоо алсын хараа 20-50-д хүрэхэд ямар бодлого барьж явах юм бэ гэдгийг маш тодорхой болох хэрэгтэй. Менежментийн хувьд, санхүүжилтийн хувьд, засаглалын хувьд одоо яг энэ хамтын ажиллагааны хүрээнд за мөн одоо тусгай хамгаалалттай газар нутгийг Монгол улсын хэмжээнд 43 хамгаалтын захиргаа ажиллаж байна. Түүний 7 нь одоо гэрээгээр төр хувийн хвшлийн түвшлийн хүрээнд гэрээгээр явж байна. 35 нь бол хамгаалтын захиргаад буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжээд хамгаалтын захиргаа байгуулж байгаа. Нийт 120 газар бол одоо хамгаалтанд авсан байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга нээлтийн үгэндээ замын зургийн зөвхөн баримт бичиг биш, харин Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд төсвөртэй болгох стратегийн чухал алхам юм а. Санаачлан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд бий болох боломж шинжиллийг бодитоор хэрэгжүүлэх стратегийн уялдаа холбоотой үйл явцын эхний алхам байх учиртайг дурдлаа. Гол том нуурууд, голынхаа ихүүдийг за мөн байгалийн экологийн бүслөөрийнхаа төлөөлөлөх нийт Монгол улсын нутаг дэвсгэрийн 21 орчим хувийг тусгай хамгаалтанд авч чадсан байна. Тэгэхдээ тусгай хамгаалтанд авна гэдэг нь бол нэгдүгээр алхам. Дараагийн алхам нь яах ёстой бэ гэхээр энэ тусгай хамгаалалттай газартаа одоо байдаг амтан ургамлаа хамгаалах, тэнд учирч дарамт занлыг бууруулах, тэнд байгаа ажилтан албан хаагчдын чадварыг сайжруулах гэх мэтлэн маш олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болдог. За тэдгээрийн нэг чухал асуудал нь бол санхүүжилтийн асуудал байдаг. Бид чинь одоо ингээд ажил хийх болохоор ер нь ихэвчлэн төсөв хөрөнгө хүрэлцээ муутай юм байдаг. За 2024 оны 4-р сард Монгол Улсын засгийн газар байгалийн өв сан Nature Conservancy гэдэг 3 байгууллага 15 жилийн хугацаатай өнө мөнхийн Монгол гэдэг хөтөлбөр баталсан байдаг. Энэ хөтөлбөрийн нэг үндсэн гол зорилго нь энэ тусгай хамгаалалттай газар нутгууд маань ямар түвшинд хүрсэн байх ёстой юм. Тэр амтан ургамал нь яаж хамгаалагдсан байх ёстой юм. Тэнд учруулж байгаа аюул занал яаж буурсан байх ёстой юм. Энэ тусгай хамгаалалттай газар нутагт байгаа байгалийн нөөц соёлыг хэрхэн яаж бид нар зүй зохистой ашиглаж эдийн засгийн хувь нэмрээр оруулах ёстой вэ гэх мэтлэн олон асуудлыг наривчлан тодорхойлох шаардлагатай байгаа. Тэм ч учраас өнөөдрийн энэ тусгай хамгаалалттай газар нутгийн замын зургийг боловсруулах буюу өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутагт цаашаа яг юу хийх юм, яаж хийх юм, ямар үр дүнд бид нар хүрсэн байхын, үр дүнгээ яаж хэмжих юм гэдэг энэ чухал стратеги, тактик, арга замыг боловсруулах ийм төлөвлөлтийн хурал өнөөдөр болж байгаад маш баяртай байна. Энд олон улсын экспертүүд, тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллага, энэ тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, энэ бусад салбарын байгууллагууд мөн байгаль орчны чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл хамтран
одоо ажиллаж байна. Тэгээд ер нь бол нэг жил орчмын хугацаанд бол энэ эзлэн боловсруулагч байх гэд найдаж байгаа. Манай байгууллага тусгай хамгаалалттай газар нутгийн хууль дээр 2020 оноос хойш ингээд оролцоод ажиллаад явж байгаа. Тэгээд бид нар энэ ажлын ач холбогдлыг болохоор нэгдүгээрт ингээд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хамтын менежмент ч гэдэг юм уу те өөр талуудаар хийхлэх тэр боломжийг бий болгох боломжийг харж байгаа. Хоёрдугаар болохоор тусгай хамгаалалттай газар нутгийн мониторинг менежмент хийхдээ мониторингийг сайжруулах ажилд энэ хуулийн төсөл ач холбогдолтой гэж харж байгаа. Хоёрдугаарт ингээд тухайн газар хамгаалал ажил хийгээд үр дүн гарч байгаа эсхийг сайн хэмждэг ийм нөгөө систем арга зүй бий болгоход энэ нэмэлт өөрчлөлт чухал гэж үзсэн учраас энэ ажилд оролцоо явж байгаа. Тэгэхээр энэ тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг буюу энэ бодлогын баримтчиг хоёр хоорондоо салшгүй холбоотой. Яагад гэвэл тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар одоо түрүүний ярьсан шинжилтүүдийг бий болгоход яг тэр нь газар дээр яаж хэрэгжих юм бэ гэдэг арга механизм нь энэ замын зураг гэдэг бодлогын баримтчиг болно гэж харж байна. Тэгэхээр хууль одоо нэмэлт өөрчлөлт ингээд явж байгаа үед бид нар аль хэдийн ингээд төрүүлээд энэ ажлуудыг хийж эхэлж байгааг харахтаа бол миний хувьд маш их таатай байна. Цаашид уг замын зургийг оролцогч талуудын идэвхтэй оролцоонд тулгуурлан боловсронгүй болгож холбогдох бодлого төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.